соёл шинжилгээний яам боловсролын хүрээлэн багшийн мэргэжил дээшлэх институт ингээд хамтарсан ийм багийн бүрэлдэхүүнтэй бид зохион байгуулахаар ингээд төлөвлөөд нөө 24, 25-ны энэ 2 өдрүүд мөрөдөө зохион байгуулахаар ингээд төлөвлөөд та бүхэнд хөтөлбөр ингээд бусад одоо хэрэгтэй материалуудыг ингээд хуваалцсан байгаа. За өнөөдрийн сургалтын нээлттэй манай захирал Болормаа маань оролцох байсан боловч нөгөө ерөнхий боловсролын сургуулиуд бас зэрэг хийж байгаа учраас за тэрнтэй давтсан байна. За ингээд хөтөлбөр байсараа бид нар дараагийн одоо зочин багшаа урья дараагийн зочин багш маань боловсрол шинжилгээний яамны сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын дарга Мягмар таныг микрофонд урьж байна ингээд. За одоо ороод ирэх байхаа багш Мягмар дарга. За орж ирэх хугацаанд бүгдээрээ бас сургалтынхаа тгийг эргэж санаарай тийм ээ. Захин сургалтанд бүгдээрээ соёлтой оролцох. За бүгд микрофоноо хаах. Асууж тавлах зүйл байгаа бол гарын зурагтай хэсэг дээрээ дарах гэдэг энэ бас сургалтын захин сургалтын тгээ бас эргэн сарах хэрэгтэй баха гэж бодож байна. За Чиглэлээ ингэж хавлаа. За мөрөө өгшөө. Сайн байна уу Galaxy S8. Та нэрээ солиж оролцоорой агшаа. За багш нэрээ хаана яаж солих уу? Болох байх. За та гар утснаас орж байгаа мó? Суурин компьютерээс ноутбукээс орж байгаа мó? Гар утснаас. За гар утсан дээр ч нөгөө нэрээ нэм гэд байгаа. За та хаана хин бэ? Надад хост ирэх өгөөрэй. За Мягмар дарга бас одоогоор хуралтай учраас тэгээд дараагийн хөтөлбөр басаар сургуулийн өмнөх боловсролын бодлогын газрын ах мэргэжилтэн Сарантуяа агш таныг урьж байна ингээд. За Сарантуяа агш хост дээр шилжүүлсэн байна. За нэр солих зааврыг бол мэйлээр илгээсэн учраас та хэд мэйл хаягаар харж байгаа. Зааврынхаа дагуу нэрээ солиорой. Эрдээ миний харагдаж байгаа юу? Харагдаж байна агшаа. За. Саравчтай слайдаа пул скрин болгоорой. За. Болсон. За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За шинэ хичээлийн жилийн босгон дээр Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 1500 гаруй цэцэрлэгийн багш, эрхлэгч, арга зүйч нарыг хамруулсан одоо сургалт үйл ажиллагаа эхэлж байна. Тэгээд шинэ хичээлийн жилдээ бас амжилттай эхлүүлэхийн тулд боловсрол шинжилгээний яам, багшийн мэргэжил дэвшлүүлэх институт, боловсролын хүрээлэн хамтраад та бүхэнд шинэ хичээлийн жилийн сургалт үйл ажиллагаанд анхаарах асуудал, бас сургалт үйл ажиллагаанд баримталж байгаа бодлого, хэрэгжилт ялангуяа энэ цаг хугацаанд одоо ковидын халдварын эрсдэлтэй нөхцөл байдал сургалт үйл ажиллагаагаа эхэлж байгаа. Тэгэхээр энэ нөхцөл байдал нь өөрөө сургуулийн өмнөх боловсролын сургалт үйл ажиллагаа танхим болоод танхимын ус хэлбэрээр үргэлжлэх ийм нөхцөл байдал үүсэж байгаа учраас энэний арга зүй одоо анхаарах асуудлын талаар ингээд та бүхэнд сургалт хийж байгаамаа. За миний хувьд та бүхэнд танилцуулах мэдээлэл бол одоо сургуулийн өмнөх боловсролын сургалт үйл ажиллагаанд баримталж байгаа бодлогын хэрэгжилттэй холбоотой ийм мэдээллийг та бүхэнд товчхон танилцуулъя гэж бэлтлээ. За энэ мэдээлэлтэй би Монгол Улсын төрөөс бага насны хүүхдийн хөгжил боловсролын талаар баримталж байгаа бодлогын хэрэгжилт. За хоёрт нь болохоор бага насны хүүхдийн хөгжлийн дэлхийн нийтийн чиг хандлага хөгжлийг дэмжих үйлчилгээний олон улсын туршлага юу байна? Ялангуяа энэ цаг хугацаанд дээр олон улсууд ерөнхийдөө ямар үйл ажиллагаа хэрэгжүүлээд явж байна вэ гэдэг талаар, за сургуулийн өмнөх боловсрол тэгш хамруулах бодлого үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар, сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний
чанарын үнэлгээний талаарх ийм агуулгын хүрээнд та бүхэнд мэдээллийг хүргэхээр бэлтгэсэн байгаа. За Монгол Улсын төрөөс бага насны хүүхдийн хөгжил боловсролын талаар баримталж буй бодлогыг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050 гэж Улсын хурлын 24-р тогтоолоор батлагдсан бодлогын баримт бичиг гарсныг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр энэ урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050 бага насны хүүхдийн хөгжил боловсролтой холбоотой нэг зорилтын хүрээнд 12 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр ингээд тусгасан байгаа. За дараагийн нэг бодлогын баримт бичиг бол Монгол Улсын боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө, өөрөөр хэлбэл урд нь бидний нэрэл занснаас боловсролын мастер төлөвлөгөө гэж нэрлэдэг байсан. Тэгэхээр энэ 21-аас 30 онд хэрэгжүүлэх боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөөн дээр мөн сургуулийн өмнөх боловсрол буюу бага насны хүүхдийн хөгжил боловсролтой холбоотой 3 зорилтын хүрээнд 10 хөтөлбөрийг хэрэгжүүлж энэ 10 хөтөлбөрийн хүрээнд 31 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр одоо тусгасан байгаа. За дараагийн бодлогын баримт бичиг бол Монгол Улсын хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл гэж 2021-аас 25 онд хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг батлагдсан байгаа. За энэ үндсэн чиглэл мөн бага насны хүүхдийн хөгжил боловсролтой холбоотой нэг зорилт байгаа. Тухайн бодлогын баримт бичгийн 2-1-ийн талаад энэ зорилтыг тусгасан байгаа. Энэ зорилтын хүрээнд 7 үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр ингээд заагдсан байна. За Монгол Улсын үйл ажиллагааны хөтөлбөр буюу 21-аас 24 онд Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөө батлагдсан байгаа. Тэгэхээр энэ үйл ажиллагааны хөтөлбөрт 7 дэд зорилтын хүрээнд 19 үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр үндсэндээ Монгол Улсын төрийн үндсэн бодлогын баримт бичгүүдэд тусгасан гэсэн үг. За энэ бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан зорилт арга хэмжээнүүд нь бүгд хоорондоо уялдаатай урт хугацааны хөгжлийн бодлого буюу 2050 онд 2030 онд 2025 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэг зорилтуудыг хангахад чиглэгдсэн байгаа. Энэ бодлогын баримт бичиг нь үндсэндээ Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлийн тухай хуульд нийцүүлэн гарсан ийм бодлогын төлөвлөлтүүд байгаа. За Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг Алсын хараа 2050 яг бага насны хүүхдийн хөгжил боловсролтой холбоотой ямар заалтууд тусгагдсан бэ гэвэл зорилтын 2-1-13 дээр одоо сургуулийн өмнөх боловсрол нь хүүхдийн одоо хүний төлөвшил хөгжлийн суур үе хэмээн үзэж цэцэрлэгийн үйлчлэгийн олон сургуулийн чанарыг сайжруулахад чиглэсэн цогц үйл ажиллагаа зохион байгуулна гэж ингэж зорилтыг томьёолсон байж байгаа. За дараа нь боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор одоо нийт сургуулийн өмнөх боловсрол хөгжлийг дэмжих үйлчлэгээнд хамрагддаг. Одоо ялангуяа энд үлдэх эрсдэлтэй бүлэг буюу малчин, шилжин суурьшигч, орлого багтаа өрхийн болон ялгаатай тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролыг тэгш явах боломж орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр ингээд зорилтыг тусгасан байгаа. За энэ одоо зорилтод бүлэг рүү чиглэсэн энэ үйлчлэгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг эцэг их асран хамгаалагчдыг чадваржуулах замаар тэдний оролцоонд тулгуурласан байдлаар одоо хэрэгжүүлэхийг зорилтод тусгасан байгаа. За дараагийн нэг зорилт болохоор сургуулийн байгууллагын барилга байгууламж дэд бүтцийг одоо сайжруулах, стандарт чанарын шаардлага хангасан тэгш хүртээмжтэй чанартай үйлчлэгээ өгүүлэх орчныг бүрдүүлэх, цэцэрлэгийн бүлэг дүүргэлтийг норматив хэмжээнд хүргэх ийм зорилтыг тавьсан байж байгаа. За дараа нь болохоор боловсролын салбарын мэдээллийн системийг бүрэн хөгжүүлж бүх төвшөнд нэвтрүүлэн салбарын бодлого төлөвлөлтийг хэн шинжилгээ үнэлгээ хийх үйл ажиллагаанд хэрэглэж хэвших мэдээллийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн ийм одоо үндсэндээ тийм гол зорилтуудыг би энэ 17 зорилтоос үндсэндээ би товчхон энэ 4 зорилтыг та бүхэнд танилцуулж байна. Тэгэхээр боловсролын салбарын мэдээллийн систем манай сургуулийн өмнөх боловсролд бол 17 оноос туршилтаар 18 оноос бүрдүүлсэн ингээд мэдээллийн системд одоо англи шатны бүртгэл мэдээлэлээ оруулж явдаг болсон. Тэгээ үндсэндээ боловсрол сургуулийн өмнөх боловсролын салбартай холбоотой бүх мэдээлэл боловсролын салбарын мэдээллийн системд ингээд бүрэн ороод явж байгаа. Тэгээ хамгийн гол нь энэний чанарыг сайжруулах энэ бодит мэдээлэл төр үндэслэн бодлогын төлөвлөлтийг хийхэд чиглэгдсэн ийм бодлогын зорилт хэрэгжиж байна гэсэн. За дараа нь Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн одоо 2-3 дахь зорилт гэрчигтэй манай бага насны хүүхдийн хөгжил боловсрол чиглэгдсэн байгаа. Хүн бүр чанартай боловсрол эзэмших, тэгш хэрэг бүрдүүлж, тэгш хамруулах оролцоог бэхжүүлнэ гэсэн ийм том зорилтын хүрээнд үндсэндээ 4
одоо үндсэн зорилтыг би та бүхэнд танилцуулах гэж байна. Тэгэхээр хамгийн ихний ээлжинд болохоор 2-3-ын 2 дахь зорилтоор сургуулийн өмнөх боловсролд хамрагдах насыг 3-5 болгож 5 настай хүүхдүүрийг сургууль бэлтгэсэн байдлыг хангана гэсэн ийм зорилтыг зөвшөөрсөн байна. Тэгэхээр энэ зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд одоо сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын тухай хуулийн шинжилсэн найруулгад үндсэндээ одоо сургуулийн өмнөх боловсролд хамрагдах насыг 3-5 болгох ийм хуулийн заалтыг тусгаад явж байгаа. Хилцүүлгээр та бүхэнд бас энэ хилцүүлгээ явцад ийм хуулийн шинжилсэн найруулгын төсөл тусгагдсан одоо заалтуудаа та бүхэнд танилцсан баг. 5 настай хүүхэд бүрийг сургууль бэлтгэгдсэн байдлыг хангана гэдэг. За энэ хүрээнд бид нар хэрэгжилт нь болохоор хуулийн шинжилсэн найруулгын төсөл тусгаад засгийн газрын хилцүүлээд улсын хурлын түвшинд хилцүүлэгдээд явж байгаа. За хоёр дахь нь болохоор одоо тус үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжүүлэх төлөвлөгөөний 2-3-4 дээр заасан байж байгаа. Монголын түүх, хэл, соёл, заншил, эх орон сэтгэлгээ, үндэсний уламжлал, шударга ёсны үзэл хандлагыг одоо бага наснаас нь эхлээд хүүхдэд төлөвшүүлэхэд чиглэсэн одоо Монгол хүний хүмүүжлийг дээдлсэн, Монгол хүний онцлогт нийцсэн ийм сургалтын одоо хүмүүжил сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж ингэж заасан байна. Тэгээ энэтэй холбоотойгоор боловсрол шинжилгээ ухааны сайдын 21 оны 156 дугаар тушаал батлагдсан байдаг. Тэгэхээр энэ тушаалд болохоор яг энэтэй холбоотой сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрт энэ агуулгыг тусган хэрэгжүүлэхээр агуулгын хүрээнд дээр судалгаа яг өнөөгийн нөхцөл байдал одоо багш нар маань энэ зорилтыг хангах үз агуулгыг хэрхэн төлөвлөж сургалтаа явуулаад байгаа юм бэ? Цаашдаа энийг одоо үндэсний хэмжээнд мөрдөөд хэрэгжүүлээд явж байгаа сургалтын хөтөлбөрийн одоо хүүхдийн эзэмших чадварт хэрхэн тусгах вэ гэдэг чиглэлээр агуулгын хүрээ гаргахаар ингээд судалгаа одоо хичээлийн жил эхлээс сургалт эхлэхээр энэ судалгаа хийгдэж эхлэхээр байгаа. За дараагийн нэг зорилт болохоор 2-3-8 дээр заасан байж байгаа чадварлаг багш авах хэмжээд хэрэгжүүл мэргэжлийн стандартыг нэвтрүүлэн үнэлэмжийг одоо багшийн хөтөлбөрийн үнэлэмжийг бүтээмжид суурилсан тогтолцоонд шилжүүлэхээр ийм зорилт тусгагдсан байгаа. Тэгэхээр та бүхэн мэдж байгаа боловсрол шинжилгээ ухааны сайдын 21 оны 7 дугаар тушаалаар чадварлаг багш одоо хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлэх ийм төлөвлөгөө батлагдсан. Тэгэхээр энэ чадварлаг багш хөтөлбөр төлөвлөгөөний дагуу Монгол Улсын хэмжээний сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллаад явж байгаа багш, арга зүйч, эрхлэгчийн мэргэжлийн ур чадварыг одоо багш өөрөө хөгжих тэр үндэс нөхцөлийг хангахад чиглэгдсэн ийм хөтөлбөр арга хэмжээг хэрэгжээд явж байгааг та бүхэн мэдж байгаа. За дараагийн нэг заалт бол 2-3-9 дээр байгаа суралцагч дээлтэй сургалтын орчныг бүрдүүлж хүртээмжийг нэмэгдүүлэх, ялангуяа тусгай хэрэгцээтэй хүүхдийн одоо цэцэрлэгт сурах хөгжих боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ийм зорилт байгаа. Тэгэхээр суралцагчид ээлтэй сургалтын орчныг бүрдүүлнэ гэдэг нь одоо аль болох үйлчилгээг хүүхдэд ойртуулахад чиглэж байгаа юм. Ялангуяа энэ дээр Монгол Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын одоо хөрөнгө оруулалтын чиглэлээр баригдаж байгаа барилга байгууламжийг одоо хүүхдийн цэцэрлэггүй хороод үүрэгт барих мөн одоо хот төлөвлөлттэй уялдуул зэрэг мөн стандартад нийцсэн сургалтын барилга байгууламжийг барих түүнтэй дагуулад стандартад нийцсэн тавилга тоногт хөөрөмжийг хангах зэрэг ийм нийт стандартын шаардлага хангасан орчныг бүрдүүлэхэд үндсэндээ бүх төлөвлөлтүүд хийгдээд явж байгаа. За тусгай хэрэгцээтэй хүүхдийг ердийн цэцэрлэгт тэгш хамруулахтай холбоотой дөнгөж шинэхэн бас 21 оны боловсрол шинжилгээ ухааны сайдын 177 дугаар тушаал батлагдсан байгаа. Энэ тушаалаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол хамруулах юм журам одоо та бүхний гар дээр очиод энэ хичээлийн жилээс ингээд мөрдөлтөөр ингээд юу салгалтай сая байгаа. За Монгол Улсын төрөөс бага насны хүүхдийн хөгжил боловсролын талаар баримталж буй бодлого хэрэгжилтүүд хэд хэдэн зүйл чиглэгдэж байгааг би энэ та бүхэнд дурдах гэж байна. Үндсэндээ сургуулийн өмнөх боловсролын үйлчлэгээний тэгш хүртээмжтэй байдлыг хангах гэж байна. За хоёрдугаарт нь болохоор 21-р зууны иргэний хөгжлийн онцлог суралцах хэрэгцээг хангасан ийм чанартай хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг зорж байна. За мөн боловсролын цахим шилжилт буюу дижитал орчныг бүрдүүлэхэд чиглэж байна. Дараагийн дөрөвдөгт нь болохоор суралцсан үйлийг дэмжсэн сургалтын орчныг бүрдүүлэхэд одоо төрийн бодлогын нэг хэсэг нь чиглэж байна. За багшлагын шин арга зүй технологи багшийн ур чадварыг сайжруулахад төрийн бодлогын чиглэж байна. За боловсролын үйлчилгээний чанарыг үнэлэх тогтолцоог бүрдүүлэхэд үндсэндээ энэ боловсролын талаар баримталж буй бодлого хэрэгжилтүүд одоо энд чиглүүлсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлээд явж байна гэх. За энэний нэгтгэх буюу Монгол Улсад бага насны хүүхэд бүр одоо хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих боловсрол эзэмшүүлэх
үйлчлэгээ тэгш хүргэх бодлогын хувьд хэрэгжилт нь ямар түвшинд байна вэ? Ямар бодлогыг хэрэгжүүлээд байгаа юм бэ гэвэл одоо Монгол Улсын хэмжээнд 2-5 насны одоо сургуулийн өмнөх боловсролын хуулиар боловсролын насыг бид нар 2-5 гэж явж байгаа. 2008 оны боловсролын тухай хуулиар. Тэгэхээр 2-5 насны 308 мянган хүүхдээ 308 мянган хүүхд. Үүнээс өнгөрсөн хичээлийн жилд 247 мянга буюу өөрөөр хэлбэл 80.2% нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулаад явж байгаа гэсэн. За сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ нь өөрөө цэцэрлэгийн үндсэн бүлгийн сургалт буюу хоёрдугаар сургалтаар ингээд хамруулаад явж байгаа. За үйлчилгээний гадна одоо ялангуяа бид нарын одоо дэлхийн нийтийн чих хандлага Монгол Улс боловсролын тогтвортой хөгжлийн зорилтод бага насны хүүхдэд боловсрол эзэмшүүлэхтэй холбоотой бид нар насны бүлгийг тогтоосон. Энэ насны бүлгийн 3-5 насны хүүхдэд 26 мянган хүүхд боловсролын үйлчилгээний гадна байна. 2-5 насны одоо 44.7 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний гадна байна гэсэн үг. За тэрнтэй холбоотойгоор одоо зөвхөн 5 настай 7 мянган хүүхэд одоо ямар нэгэн сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдахгүйгээр дараагийн шатны боловсрол эзэмшихэд одоо бага сургуулийн бага ангид элсэн суралцж байгаа нэгдүгээр ангид энэ өөрөө дараагийн шатны боловсрол эзэмшихэд тэгш бус ялгаатай байдлыг үүсгэж байна. Энэ нь өөрөө бага боловсролын сургалтын чанарт нөлөөлдгөө. Тийм болохоор бид нар 5 настай бүх хүүхдийг бүрэн сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд чанартай сургалтанд ингээ хамруулаад сургуульд элсэн суралцуулах, сургууль бэлтгэх энэ асуудал бол одоо төрийн бодлогын гол цөм асуудал болоод байгаамаа. За энэтэй холбоотойгоор Монгол Улсын хэмжээнд бид нар зөвхөн сургуулийн өмнөх боловсролын нас буюу 2-5 нас цаашдаа 3-5 насны асуудлыг бид нар энд зөвхөн авч үзэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хэмжээнд байгаа одоо нэг нас гэж тооцвол одоо 382.1 мянган хүүхэд байна. Тэгэхээр энэ 382.1 мянган хүүхдийн хөгжлийн асуудал бол үндсэндээ хүний хөгжлийн суурь одоо цаашид хөгжих амтан шатны одоо амьдралын хамгийн энгийн ийм мэдлэг чадварыг эзэмсэн байх учраас одоо 0-2 ба 3-5 насны хүүхдийн хөгжлийн хэрэгцээ одоо ялангуяа харилцан адилгүй байдаг энэ байдлыг харгалзан тэдний нас хөгжлийн хэрэгцээнд тохирсон тийм цогц хөгжлийг дэмжих үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэхийг зорж байгаа. За энэ нь өөрөө хэд хэдэн ийм бодлогын асуудал дээр та бүхний анхаарлыг хандуулъя. Тэгэхээр бага насны хүүхдийн хөгжил боловсролыг дэмжих хоёр түвшинтэй бодлогыг бид нар хэрэгжүүлэхийг зорж байна. Өөрөөр хэлбэл одоо ургийн хөгжлийн үеэс тийм ээ 3 хүртэлх нас буюу амьдралын эхний 1000 хоногт тийм ээ хүүхдийн амьдралын одоо хамгийн алтан үе, хүний хөгжлийн алтан үе гэж нэрлэдэг энэ үе, нийлх балчир насны үед тэдний хамгийн зонглох хэрэгцээ болж байгаа асаргай хайр халамж. Тэдний хөгжих хэрэгцээг ямар замаар бид нар хангах вэ? Тэгвэл суралцахад бэлтгэгдэх үе буюу 3-5 насны сургуулийн өмнөх насны үед тэдний зонглох хэрэгцээ буюу бие даах, танин мэдэх, бусадтай харилцах энэ хэрэгцээг бид нар хэрхэн хангах вэ гэдэг ийм хоёр түвшинтэй бодлогыг бид нар барих зайлшгүй нийгмийн хэрэгцээ хүний хөгжлийн одоо бий болж байгаа энэ нөхцөл байдал нь өөрөө шаардж байгаа гэсэн үг. Энэ нь өөрөө сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ буюу бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээг тэгш хүртээмжтэй байх хамгийн гол зарчмыг хангах ийм үйлчилгээний бодлогоо гэдгийг та бүхэнд хэлье. За бага насны хүүхдийн хөгжил боловсролыг дэмжих хоёр түвшинтэй бодлогыг бид нар одоо боловсролын тогтолцоог хэрхэн харж байна вэ гэвэл энэ бол 0-2 ба 3-5 настай хүүхдийн хөгжил боловсролыг дэмжих үйлчилгээний тогтолцоо байна. За энэ төрийн байгууллагын бодлого дэмжлэг үйл ажиллагаан дээр ялангуяа салбар дундын хамтын одоо бодлого төлөвлөлтөөр дараа нь гэр бүл эцэг эх асран хамгаалагчийн чадвар дэмжлэг үйл ажиллагаан дээр тэгээд иргэд олон нийтийн байгууллагын дэмжлэг үйл ажиллагаан дээр үндсэн дээр энэ хоёр түвшинд бодлого хэрэгжинэ гэж харж байгаа. За 3-5 настай хүүхдийг чиглэсэн бодлого ямар вэ гэвэл 3-5 настай хүүхэд бүр сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж түүгээрээ дамжуулаад эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа, нийгмийн халамж, хамгаалал, боловсролын үйлчилгээг тэгш хүртэх боломжийг бүрдүүлнэ. Энэ нь өөрөө бидний өнөөдрийн системтэй өнөөдрийн тогтолцоогоор бид нар 5 настай 7,000 хүүхдийг үйлчилгээний гадна орхиж сургуульд шилжүүлмээргүй байгаа. Ялангуяа 3-5 настай 26,000 хүүхдэд бид нар үйлчилгээгээ хүргэж чадахгүй байгаа байхгүй юу? Тийм болохоор тэр
энэ үйлчилгээний гадна нэг ч хүүхдийг үлдээхгүй байх ийм бодлого нь өөрөө тэгш хүртээмжтэй байх зарчмыг хангаж байна гэсэн үг. За энэ өөрөө бид нар сургуулийн өмнөх боловсрол болон бага дунд боловсролын тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийн үзэл баримтлал нь өөрөө 3-5 настай хүүхдийг боловсролын буюу хөгжлийг дэмжих үйлчилгээнд бүрэн хамруулах энэ үзэл баримтлал тусгагдсан байгаа. За нөгөө талдаа 0-2 настай хүүхэд бүр тэдний эцгийн хэрэгцээ шаардлага нийцсэн олон хувилбартай үйлчилгээг бий болгож түүгээр дамжуулан эрүүл мэнд хоол тэжээл асаргаан нийгмийн халамж хамгааллын үйлчилгээг мөн тэгших боломжийг бүрдүүлж байгаа юм. За бид нар өнөөдрийн систем өнөөдрийн тогтолцоогоор бол бид нар 2-оос авдаг хэдий ч өмнөх бид нар ургийн хөгжлөөс аваад 3 хүртэлх настай энэ хүүхдийн хөгжлийн асуудлыг дэмжих асуудал. Ялангуяа 2 настай хүүхдийн чанартай үйлчилгээнд хамрагдах асуудал, тэдний тогтвортой үйлчилгээнд хамрагдах асуудал өөрөө тодорхой хэмжээний нийгэмд асуудал дагуулсан ийм үйлчилгээ байдаг учраас эцэгхийн дэмжлэг дээр тулгуурласан мөн олон хувилбарт үйлчилгээний хэлбэрээр энэ эрүүл мэнд хоол тэжээл асаргаан нийгмийн халамжийн үйлчилгээг мөн хүүхд энэ үйлчилгээний гадна нэг ч хүүхдийг үлдээхгүй байх ийм бодлогыг хэрэгжүүлэх ийм нийгмийн шаардлага хэрэгцээ тулгарсан байгаа юм байна. Тэгвэл энийг бид нар бага насны хүүхдийн цогц хөдөлгөөнийг дэмжих хөтөлбөрийг бид нар хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгаа. Тэгээ одоо энэ хөтөлбөрийн төслийг бэлтгээд бид нар одоо эрүүл мэндийн яам, хөтөлбөр нийгэм хамгааллын яам, боловсролын яамны хамтарсан ажлын хэсэг нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр энийг боловсруулсан. Одоо ингээд засгийн газрын түвшинд танилцуулах ажлын бэлтгэл ингээд хангалтад явж байгаа ийм зүйл байгаа. За энэ чинь алин дээр нь авах вэ? За бага насны хүүхдийн цогц хөдөлгөөнийг дэмжих бодлогын дэлхийн нийтийн чиг хандлага тэгвэл ямар байна вэ? Бага насны хүүхдийн хөгжлийн талаарх дэлхийн нийтийн чиг хандлага олон улсад хэрэгжүүлж буй ийм туршлагаас та бүхэнд гэж байгаа. Тэгэхээр олон улсууд бүгд энэ тогтвортой хөгжлийн зорилгод нэгдэн орж энэ зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө явж байдаг. Тэгэхээр энэ тогтвортой хөгжлийн зорилгын дөрөвд тэгш хамран сургах, тэгш боломжийг хангасан чанартай боловсрол бүх нийтийн насан туршдаа суралцах боломжийг дэмжих зорилгод бага насны хүүхдийн хөгжил боловсролын асуудлыг бүр 4-2 дахь энэ тогтвортой хөгжлийн зорилгын 4-2 дахь зорилтод бүр бие даасан зорилт болгоод ингээд тусгасан байна. Тэгэхээр энэ 4-2 дахь зорилтод нь юу гэсэн бэ гэхээр 2030 он гэхэд бүх эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийг бага боловсролд бэлтгэж бага насны хүүхдийг хөгжүүлэх чанартай үйлчилгээ тусламжийг сургуулийн өмнөх боловсролоор дамжуулан хангана гэсэн ийм зорилтыг тусгацсан байгаа. Тэгэхээр дэлхийн улс орнууд бүгд энэ тогтвортой хөгжлийн зорилт дөрвийг хангахад чиглэсэн бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлээд явж байна гэсэн. За энэтэй холбогдлуулаад нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангаас улс орнуудад зөвлөмжийг хөрвүүлсэн байдаг. Тэгэхээр энэ 2017 онд хөрвүүлсэн энэ зөвлөмжид тодорхой хэмжээний одоо шаардлага зөвлөмжийг өгсөн энэ нийгмийн чанартай суур үйлчилгээ цогц байдлаар үзүүлээрээ одоо хүүхдийн хөгжил боловсролын асуудал нь эрүүл мэнд нийгмийн хамгаалал холбоотой ийм цогцоор нь үзүүлнэ. Дараа нь болохоор энэ бага насны хүүхдийн хөгжлийн асуудал өөрөө зөвхөн боловсролын байгууллага буюу хөгжлийг дэмжих үйлчлэгээ үзүүлдэг байгууллагын асуудал биш. Гэр бүл орон нутагт хүүхдийг асар хамгаалах халамжлахад чиглэсэн гэр бүл түшиглсэн үйлчилгээгээр хэрэгжинэ. За дараагийн гол өгсөн зөвлөмж бол одоо бага насны хүүхдийн хөгжлийн одоо хэрэгцээ харилцан адилгүй байдаг. Тийм учраас 0-2 буюу 3-5 насны хүүхдийн хөгжлийн хэрэгцээнд нь тохирсон үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг зөвлөсөн байдаг. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагын энэ зөвлөмж болоод дэлхийн нийтээр олон улсын баримталж байгаа энэ зорилгод нэгдэж Монгол улс энэ боловсролын бага насны хүүхдийн хөгжил боловсролынхаа зорилгыг тодорхойлоод явж байгаа гэсэн үг. За юунтай холбогдуулаад сургуулийн өмнөх боловсрол элсэх насыг бид нар бас сая сургуулийн өмнөх бага дунд боловсролын хуулийн төсөл тусгасан. Энэ нь бид нар бас олон улсын туршлага нийцүүлж байгаа, олон улсын чиг хандлага бас нийцүүлж байгаа. Жишээлбэл энд би та бүхэнд дэлхийн одоо 225 орноос одоо 3 наснаас сургуулийн өмнөх 5 нас хүртэлх сургуулийн өмнөх боловсрол одоо дараагийн шатны боловсрол бэлтгэх чиглэлээр системтэй сургалтад хамруулдаг ийм насны жишгийг би та бүхэнд танилцуулж байна. Тэгэхээр 156 орн буюу 225 орны 69% нь үндсэндээ 3-аас 5 наснда одоо системтэй сургалтанд хамруулад тэгээд дараагийн шатны боловсролыг эзэмших энэ үйл ажиллагаа руу шилжүүлдэг ийм жишээ байна. Тэгэхээр Монгол улс ч гэсэн энэ жишээ рүү шилжиж байгаа гэсэн үг.
За 2 наснаас эхлүүлдэг энэ 225 улсаас нэг 6 улс байдгийн байна. Тэгэхээр энэ 6 улсын нэг нь Монгол улс байгаа. А бусад энэ улсууд нь болохоор одоо арлын та бүхэн эндээс харж байгаа бол цөөхөн хүн амтай жижиг улсууд байгаа. Тэгэхээр үндсэндээ дэлхийн нийтийн чиг хандлага руу Монгол улс бас бага насны хүүхдийн хөгжил боловсролын асуудлыг чиглүүлэх нэ. За дараагийн нэг асуудал бол энэ 21-р зууны иргэний хөгжлийн онцлог суралцах хэрэгцээг хангахад одоо чанартай хөтөлбөрийг бид нар хэрхэн бий болгож хэрэгжүүлэх вэ? Энэ талаар одоо сургуулийн өмнөх боловсролын сургуулийн хөтөлбөрийн шинжилгээ үзэл баримтлалыг хэрэгжүүлэх бодлогыг бид нар хэрэгжил одоо ямар төвшөнд ямар бодлогыг барай хэрэгжүүлээд явж байгаа вэ гэдэг талаар та бүхэнд мэдээлэл хүргэе. За Монгол Улсын сургуулийн өмнөх боловсролын стандарт сургуулийн хөтөлбөрийн хөгжлийг харуулсан тийм мэдээллийг та бүхэнд харуулж байна. За энэ өөрөө энэ хөтөлбөр нь үндсэндээ 1964 оноос 2019 оныг хүртэл үндсэндээ 10 удаагийн 9-10 удаагийн ийм шилжилт одоо давтамжтай шинжил өөрчлөлтийг ингэж хийгдсэн байгаа. Хамгийн эхний ээлжин 64-аас 1986 он хүртэл үндсэндээ одоо сургуулийн өмнөх боловсролын хүүхдийн хүмүүжил сургалтын програм гэдэг одоо Ахмад багш нар маань хэрэгжүүлээд ирсэн ийм хөтөлбөр байгаа. Тэгэхээр үндсэндээ энэ хөтөлбөрүүд дараа нь болохоор 91-ээс 2011 он хүртэл мөн 2015-аас 2019 он хүртэл манай сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр буюу цөм хөтөлбөрийг сайжруулсан хөтөлбөр гэсэн ийм 3 үе шатанд үндсэндээ ангилж болохоор байгаа юм. Гэхдээ энэ өөрөө энэ хөтөлбөрийн хөгжил одоо шинжилэл нь юутай холбогдсон бэ гэвэл одоо нийгмийн шаардлага, нийгэмд бий болсон өөрчлөлт, дэлхийн нийтэд бий болсон энэ ахиц хөгжил дэвшил, хүний хэрэгцээ шаардлага, хүний хөгжлийн онцлогтой холбоотойгоор тэдний хөгжлийг чиглүүлэх, дэмжлэг үзүүлэх хөтөлбөрүүд нь дандаа өөрчлөгдөж явсан ийм зүй тогтолтой байгаа. За хамгийн сүүлд 2015 онд боловсролын одоо сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг сайжруулсан энэ сургуулийн өмнөх боловсролын сургалтын 19 онд батлагдсан энэ хөтөлбөр нь хэд хэдэн онцлогтойгоор энэ гарсан байгаа. Тэгэхээр энэ 19 оны энэ сургалтын цөм хөтөлбөрийг одоо бид бүхэн хэрэгжүүлээд явж байгаа 19 оноос хойш нэг жилийн жил хэрэгжүүлээд 20 оноос эхлээд үндсэндээ бид нар танхимын сургалтаар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж үндсэндээ бас хомсдож ирсэн. Нэг ковидээс үүдэлтэйгээр танхимын сургалтын зайны сургалт руу шилжсэн. Тэгээд энэтэй холбоотойгоор бид нар энэ сургалтын хөтөлбөрийг одоо яг танхимын сургалтаар бүрэн хэрэгжүүлэхэд одоо бид нарт бас тодорхой хэмжээний цаг хугацааны хувьд сургалтаар биш, энийг зайны сургалт буюу танхимын бус сургалтаар энийг хэрэгжүүлэх ийм нөхцөл одоо шаардлага бий болж байгаа юм. За энэ сургалтын цөм хөтөлбөрийг одоо аюулгүй амьдрах ухааны сургалтын хөтөлбөр гэж гарсныг та бүхэнд хүргэгдсэн. Бас энэ одоо цахим хэлбэрээр манай яамны сайтуудад бас багшийн мэргэжил дэвшлүүлэх институтийн сайтуудаар ингэ байршсан байж байгаа. Тэгэхээр та бүхэн энэ аюулгүй амьдрах ухааны сургалтын хөтөлбөр мөн бага насны хүүхдийн хөгжлийг гэр бүлийн орчинд хөгжүүлэх хөтөлбөрүүд ингээд үе шатаагаар энд гарсан байдаг. За энэ аюулгүй амьдрах ухааны хөтөлбөр гэр бүлийн орчинд хүүхдийг хөгжүүлэх хөтөлбөрүүд нь үндэсний хэмжээнд мөрдөж байгаа сургуулийн өмнөх боловсролын сургалтын 19 онд батлагдсан энэ хөтөлбөрийн дэмжих хөтөлбөр болж явж байгаа гэсэн. За тэгэхээр энэний онцлог нь энэ 19 оны хөтөлбөрийн онцлог юу вэ гэхээр үндсэндээ хүүхдийн хөгжлийг төвшин бүрээр эзэмшүүлэх чадрыг тогтоосон бидний нөгөө хүүхд төвтэй сургалтын хүүхэд болгон ялгаатай хэрэгцээтэй шүү. Чадвар тий одоо бидний чадамж нь ялгаатай байдаг. Үүнд нь тохирсон одоо арга зүйг шаарддаг. Тэгэхээр энэ хүүхэд төвт сургалтын арга зүй одоо зарчим нь хүүхдийн хөгжлийг төвшин бүрээр эзэмшүүлэх чадрыг тогтоосон нь өөрөө энэ 19 оны сургалтын хөтөлбөрийн онцлог байгаа юм. Тэгэхээр бид нар яг өнөөдөр энэ ковидын нөхцөл байдалд харилцан адилгүй чадвартай, харилцан адилгүй одоо чадвар чадамжийг эзэмссэн ийм хүүхдүүд одоо бид нар танхимын сургалтаар эхлүүлэх гэж байна. Магадгүй зарим насны хүүхдүүд бид нар зайны сургалтаар сургалтыг дэмжих ажлыг хийхэд хүрж байна. Тэгэхээр энэ өөрөө нөгөө ялгаатай хэрэгцээтэй энэ хүүхдүүдэд тохирсон арга зүй шаардлагад энэ хөтөлбөр бол чухал үүргийг гүйцэтгэнэ гэсэн. За дараа нь болохоор сургалтын чиглэл бүрээр чадварыг тогтоогоод өгсөн байгаа. Энэ нь болохоор бүх талын хөгжлийг одоо
цогц хөгжлийг хангах чиглэсэн байдгаараа энэ бас онцлогтой байна. За дараагийн нэг асуудал нь болохоор энэ чадварыг эзэмшүүлэх агуулга нээлттэй байгаа. Ялангуяа энэ сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрт үндэсний сургалтын хөтөлбөр дээр одоо хүүхдэд эзэмшүүлэх чадварыг та бүхэнд заагаад өгсөн байгаа. Одоо эхний хоёр дээр би сая хэлсэн. Энэ чадварыг хэрхэн эзэмшүүлэх вэ гэдэг асуудал өөрөө агуулга нээлттэй байгаа. Энэ өөрөө орон нутаг болон цэцэрлэг тэгээ багш өөрөө тогтоогоод өөрийнхөө онцлогт нийцүүлээд одоо тухайн хичээлийн жил тухайн цэцэрлэгийн тухайн бага насны хүүхдэд эзэмшүүлэх одоо тухайн байгууллагын эрхэм зорилгодоо нийцүүлээд энэ агуулгыг та бүхэн сонгоод явж байгаа гэсэн үг. Тэгвэл энэ агуулга нээлттэй байгаа энэ тохиолдолд та бүхний одоо энэ агуулгын нээлттэй агуулгыг чиглүүлэхэд зориулсан эхний байдлаар одоо аюулгүй амьдрах ухааны сургалтын хөтөлбөр бага насны хүүхдэд гэр бүлийн орчинд хөгжүүлэх хөтөлбөрүүд ингээд гарсан байгаа. Цаашдаа хүүхдэд нөгөө хоолт ижилийн боловсрол олгох, эрүүл мэндийн боловсрол олгох чиглэсэн ингээд хөтөлбөр зөвлөмжүүд ингээд ээлж дараатаагаар гараад явна. Тэгэхээр үндсэндээ сургуулийн өмнөх боловсролын үндэсний сургалтын хөтөлбөрийг энэ дэмжих сургалтын хөтөлбөрийн агуулгаар та бүхэн ингээд хэрэгжүүлээд явхад боломж үүсэж байгаа гэдгийг энэ дашрамд хэлэх гэж байна. За дараагийн нэг энэ сургалтын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн онцлог бол үнэлгээний шалгуурыг нас тус бүрээр тогтоогоод өгсөн байна. За тэгэхээр өмнөх яг энэ 19 оны сургалтын хөтөлбөр батлагдахад үнэлгээний шалгуур нь одоо хүүхдийн хөгжлийн чиглэл тус бүрээр нөгөө үе шат хөгжлийн төвшнгөөрөө байсан. За энэ нь өөрөө үндэсний хэмжээний үнэлгээнд дээр багш нар энэ хэрэгжүүлэхэд бас тулгымцсан асуудал үүсэж байгаа гэдгийг багш нар маань хэлсэн учраас багш нарын санал дээр тулгуурлаад дахин одоо хүүхдийн хөгжлийн үнэлгээний журмыг гаргахдаа энэ үнэлгээний шалгуурыг нас тус бүрээр одоо хөгжлийн чиглэл болгоноор нь гаргаад хөгжлийн чиглэл болгоноор нь гаргаад өгсөн. Тэгэхээр багш нар маань хэрэгжүүлэхэд илүү төхөмтэй. Тийм болохоор одоогийн яг энэ нөхцөлд энэ ковидын үед одоо тангимын сургалт тодорхой хэмжээгээр явсан, мөн зайны сургалт тодорхой хугацаанд явсан, эцгийн дэмжлэгтэйгээр хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээ тодорхой хэмжээнд явсан. Ийм нөхцөл байдал хүүхдийн хөгжлийг одоо ямар төвшөнд байгаа онцлогийн байгаа хөсөн төвшингийг илрүүлэхэд та бүхэн энэ шалгуурыг барихад бас төхөн болно гэж ингэж харж байгаа. За ингээд сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр буюу одоо бид нар тийм 2-5 настай хүүхдийн одоо хөгжил боловсролын асуудлыг бид нар сургуулийн өмнөх боловсролын үндэсний сургуулийн хөтөлбөрөөр бид нар ингээд хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байгаа. Цаашдаа 3 хүртэлх насны хүүхэд буюу одоо хүүхдийн хөгжлийн энэ алтан үе гэдэг энэ амьдралын эхний 1000 хоногийн энэ насны хүүхдийн хөгжлийг бид нар дэмжих бодлогыг хэрхэн одоо хангах юм бэ гэхээр 0-3 хүртэлх настай хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг одоо боловсролын хүрээлэнд боловсруулад явж байгаа. Энэ 0-3 хүртэлх настай хүүхдийн хөгжлийн хөтөлбөр бол өөрөө энэ эцэг эх тийм ээ асран хамгаалагчид зориулсан зөвлөгөө дэмжлэг чиглэсэн ийм хөтөлбөр байна. Мөн хүүхдийг асран хамгаалах хөгжүүлэх олон хөлбөртөө үйлчлэгээ эрхлэгчид хэрэгжүүлээд явна. Дээрээс нь манай сургалтын байгууллагууд хэрэгжүүлээд явхад чиглэсэн ийм онцлогтой хөтөлбөр хэрэгжнэ гэсэн үг. За сургуулийн өмнөх боловсролын одоо сургалтын хөтөлбөр маань энэ 21-р зууны одоо иргэндний цогц хөгжлийг одоо хангах тийм ээ суралцах хэрэгцээг хангах ийм чанартай хөтөлбөр байж чадж байгаа юу үгүй юу гэдгийг бид нар бас эргэн харах шаардлага байгаа. Монгол Улсын засгийн газрын 20-24 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2-3-ын 4 дээр одоо Монголын түүх, хэл, соёл, зан заншил, эх орон сэтгэлгээ, үндэсний өв уламжлалт, шударга ёсны үзэл хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн одоо Монгол хүний хүмүүжлийг дээдсэн Монгол хүний онцлог тогтсон зан чанар хүмүүжлийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдэг ингээд заасан байж байгаа. Тэгэхээр үндэсний энэ Монгол хүний тийм ээ хүмүүжил сургалтын энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн зорилго нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь энэ дэлхийн одоо хувь хүн байх, дэлхийн иргэн байхад чиглэсэн одоо чадвар чадамжийг эзэмшихэд чиглэсэн ийм чадваруудыг одоо бидний хэрэгжүүлээд явж байгаа сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн одоо эзэмших чадвар тусгагдсан уу? Энэ чадварыг эзэмшүүлэх агуулгыг та бүхэн сонгон хэрэгжүүлж байгаа юу гэдэг асуудал дээр бид нар судалгаа шинжилгээний ажлыг үе шаттайгаар ингээд хийгдээд явна гэсэн үг. За ингээд одоо 21-р зууны иргэний хувь хүн байх одоо шүүмжлэлт шинжлэх сэтгэлгээл гэдэг бага насны хүүхдийн тунгаан бодох чадвар аливаа асуудал тийм ээ тунгаан бодох
хүмүүсийн хоорондын харилцаа, эерэг харилцаатай байх, мэдээллийн технологийн хэрэглээ ч юм уу, энэ төвшөнд бага насны хүүхдийн төвшөнд эдгээр хувь хүний дэлхийн иргэний энэ үндсэн чадваруудыг бид нар хөтөлбөрт хэрхэн шингээж одоо чадамжийг тодорхойлох вэ? Ялангуяа Монгол Улсын засгийн газрын Монгол Улсын төрөөс бага насныхаа хүүхдийг ямар иргэн болгож төлөвшүүлэх гэдэг байгаа вэ гэдэг энэ зорилгыг хангасан хөтөлбөрийн агуулгыг чадвар чадамжийг бид нар хөтөлбөрийнхөө зорилтод тусгаад та бүхэн тухайн чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн агуулгыг өөрийнхөө байгууллагын одоо орон нутгийн онцлогийг шингээсэн одоо үзэл баримтлалыг шингээсэн ийм агуулгыг та бүхэн тусгай хэрэгжүүлэх ажлыг бид нар хэрхэн хийх вэ гэдэг дээр судалгаа шинжилгээний ажил хийгдэж энэ тусгагдаад улам сайжраад ингээд явна гэсэн үг байна. За ингээд Монгол Улсын сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийг одоо бид нар сайжруулах хэрэгцээ үндслийг юу гэж харж байна вэ гэхээр түрүүн анх энэ Монгол Улсын сургуулийн өмнөх боловсролын стандарт хөтөлбөрийн шинжилгээний одоо түүхэн замналыг би та бүхэн танилцуулсан нийгмийн хэрэгцээ, хүний хөгжлийн хэрэгцээн дээр тулгуурлах зайлшгүй хөтөлбөрийг сайжруулах хэрэгцээ үүсдэгэ. Та бүхэн бас бодож байж магадгүй одоо хөтөлбөр тогтвортой биш байна гэж. Тогтвортой биш байдаг нь юунаас үүсдэг вэ гэхээр нийгмийн хэрэгцээ шаардлагаас үүсдэг. За ялангуяа одоо 2019 оноос хойш үүссэн дэлхийн нийтэд болоод Монгол Улсын нийгэмд үүсэж байгаа тийм ээ одоо хувьсэл өөрчлөлийг бид нар мэдэрч байгаа. Маш их хувьсамтгай байгаа, тогтворгүй байгаа, ээдрээтэй байгаа, эргэлзээтэй байгаа, маш их сорилт тулгарч байгаа. Дахиад энэ нь өөрөө шинэ технологи, шинэ бодлого, шинэ хууль эрх зүйн зохицуулалтыг багш ажилтнууд бүх хүн хүүхдээс ч гэсэн шинэ мэдлэг ур чадварыг, шинэ санал санаачлалыг шаардж байгаа. Тэгэхээр энэ одоо аж үйл дүрийн 4-р хувьсгал буюу одоо мэдээллийн технологид суурилсан ийм хөгжлийн эрен үед бид нар сургалтын хөтөлбөрөөр сайжруулах хэрэгцээ зайлшгүй үүсэж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар энийг сайжруулалтыг бид нар эрс шинжил хийхээсээ илүүтэйгээр нийгмийн өөрчлөлтөө уялдуулаад нийгмийн захиалах хэрэгцээг хангах үз ийм хөтөлбөрийн сайжруулалтыг хийгээд явнаа. Энэ хөтөлбөрийн сайжруулалтыг та бүхэнтэй хамтран хийх шаардлага тулгарч байна гэсэн үг. За сургуулийн өмнөх боловсролын сургалт үйл ажиллагааг зохион байгуулах хэлбэрт өөрчлөлт гарч байгаа. За сургуулийн өмнөх боловсролын сургалт үйл ажиллагаанд баримтлах чиглэл энэ тухай 20 оны 164-р тушаалыг та бүхэнд хүргэсэн. Тэгэхээр энэ 164-р тушаалыг та бүхэн судалсан баг. Тэгэхээр энэ 64-р тушаалаар энэ чиглэлийг сургалт үйл ажиллагаанд баримтлах чиглэл тагмын сургалт үйл ажиллагаа гэр бүлийн орчинд хүүхдийн хөгжлийг дэмжих одоо хөгжил хүмүүжлийг одоо дэмжих үйл ажиллагаа. Тэгээд зайн сургалт буюу цахим сургалт дэлгэх хичээл контентууд буюу бусад одоо хэлбэрээр энэ зайн сургалтыг зохион байгуулах энэ сургалтын хэлбэрүүд одоо хосолсон байдлаар зохион байгуулагдах нэ. Тэгэхээр ямар байдлаар хосолсон байдлаар хэрэгжүүлэх вэ гэдгийг 164-р тушаал дээр та бүхэнд дэлгэрэнгүй одоо зохицуултыг тусгасан. Тэгэхээр 164-р тушаалаар батлагдсан энэ сургалт үйл ажиллагаанд баримтлах чиглэлийг хэрхэн одоогийн энэ ковидын үеийн эрсдлийн нөхцөл байдал одоо зайн тагмын сургалтын хэлбэрээр зохион байгуулах вэ гэдгийг одоо миний энэ мэдээллийн дараагийн мэдээлэлээр манай багшийн мэргэжил дэвшлэх институтийн одоо арга зүйч нар мань та бүхэнд бас дэлгэрэнгүй танилцуулаад явах учраас би энэ товчхон та бүхэнд танилцуулж байгаамаа. За энэтэй холбоотойгоор өнгөрсөн хичээлийн жилд та бүхэнд боловсрол шинжилгээ ухааны сайдын 20 оны 186 дугаар тушаалыг та бүхэнд хүргэсэн байгаа. Тэгэхээр энэ 186 дугаар тушаалын одоо доторх та бүхэнд хүргүүлсэн зөвлөмж бол мэдээллийн технологи, мэргэжлийн болон хүүхний ур чадварыг сайжруулах цахим сургалтуудыг энэ цаг хугацаанд зайны сургалтыг зохион байгуулж байгаа энэ цаг хугацаанд та бүхнийг зохион байгуулаарай гэсэн ийм тушаалын агуулга буюу зөвлөмж байсан. За бүлгийн сургалтын төвүүдэд баяжил гэж хүүхдийн бүтээл зүйлийг дэмжсэн сургалтын хэрэглэгдэхүүнийг хүртээмжтэй байдлаар бэлтгэх чиглэгдсэн. За гэр бүлийн орчинд хүүхдийн хөдөлгөөнийг дэмжих тоглоом, уламжилт юм цаашил түүх, соёлоо танилан мэдүүлэх, хүүхдийн хөгжлийн онцлогийн талаар гаргаж зүйн зөвлөмжийг багш нар хамтран боловсруулж одоо эцэг эхэд хүргээрэй гэсэн ийм зөвлөмж. За сургууль дэлсэн суралцах хүүхдийг бэлтгэж чиглэсэн зөвлөгөө дэмжлэгийг эцэг засран хамгаалагчд хүргэж одоо сургууль бэлтгэсэн байдлыг хангах чиглэсэн сургалт үйл ажиллагааг төлөөлөлт тохируулах хийж бэлтгэл ажлыг хангаарай гэсэн ийм зөвлөмжийг та бүхэнд 186 дугаар тушаалаар та бүхэнд хүргэсэн байна. Тэгэхээр өнгөрсөн хичээлийн жилийн нөхцөл байдал магадгүй энэ хичээлийн нөхцөл байдал давтагдахыг үүсэхгүй учраас та бүхэн өнгөрсөн хичээлийн жилд олсон энэ туршлага дээрээ тулгуурлаад энэ хичээлийн танхим болон зайны сургалтыг хослуулан зохион байгуулах нэ.
танхимын болон зайны сургалтыг хэрхэн хослуулан зохион байгуулах вэ гэдгийг мөн миний ийм мэдээллийн дараа манай багшийн мэргэжилтэд дэвшүүлэх институт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан арга зүйчлэр та бүхэнд дэлгэрэнгүй хүргэх учраас би энэ зөвхөн товчхон хүргэж байгаа. За энэ би дор та бүхэндний мэдээлэл дээр зургууд байгаа. Энэ бол өнгөрсөн хичээлийн жил та бүхний хүргэсэн үйл ажиллагааны одоо сайн туршлагуудыг би зөвхөн нээлттэй нийгмийн сүлжээнд явж байсан зургуудаас авсан байгаа. Тэгэхээр энэ 186 дугаар тушаалыг манай сургуулийн өмнөх боловсролын салбарт ажиллаж байгаа багш нар өнгөрсөн хичээлийн жилийн зайн сургалтын үед одоо гэрээсээ ажиллаж байгаа энэ нөхцөлдөө нэлээд сайн үр дүнтэй хэрэгжүүлсэн гэдгийг бид нар бас мэдэрсэн ийм тайлан мэдээлэл биднэрт байгаа. Тэгэхээр энэ туршлага дээрээ тулгуурлан өнөөгийн энэ хичээлийн жил мөн энэ байдал давтагдах магадлалтай учраас та бүхэнсээ энэ туршлагаа дахин та бүхэн хэрэгжүүлээд явна гэсэн. За сургуулийн өмнөх боловсролын багшлагын шин арга зүй технологийн хөгжилтэй холбоотой мэдээллийг та бүхэнд хүргэе. Энэтэй холбоотой бид нар багшлагын шин арга зүй технологийн хөгжил мөн хүүхдийн хөгжлийн хэрэгцээ дэлхийн нийтэд үүсэж байгаа энэ мэдээллийн технологийн хөгжил энэтэй холбоотойгоор хүүхдийн хөгжлийн хэрэгцээтэй уялдсан ийм арга зүй технологийн шинжил зайлшгүй хэрэгцээ бий болж байгаа. Тэгэхээр энэтэй холбогдуулаад бага насны хүүхдийн хөгжлийн чиг хандлах сургуулийн арга зүй технологийн хөгжил гэсэн и форумыг одоо цахим форумыг Монгол Улсын хэмжээнд зохион байгуулсан. Тэгээ энэ 5000 гаруй багш нар орж энэ мэдээллийг сонссон. Тэгээд энэ 20 илтгэлээ ирүүлж энэс шалгарсан 12 илтгэлийг бид нар үндэсний хэмжээнд хэлэлцүүлсэн байгаа. Тэгэд энэ илтгэлийг одоо эмхтгэл болгоод одоо энэ илтгэлийн эмхтгэл болгоо гаргацсан. Энэ мөн манай яамны сайтад энэ файл хэлбэрээр байршсан байж байгаа гэсэн. Тэгэхээр ирээд энэ илтгэлийн гол агуулга нь болохоор ирээдүйд чиглэсэн боловсролын шинжилгээг хэрхэн хийх вэ? Мөн багшлагын уян суралцсан шин арга зүй технологиг хэрхэн хэрэгжүүлэх юм бэ? Үндсэндээ бид нар энэ менежментийн сургалтыг та бүхэнд хүргэсэн одоо аймаг нийслэлүүд үргэлжлүүлээд энэ сургалтууд зохион байгуулалтаар байгаа. Тэгэхээр энэ сургуулийн өмнөх боловсролын түвшинд энэ сургалтын менежментийг хэрэгжүүлэх юм бэ? Одоо ялангуяа бүлгийн түвшинд багш бүлгийн менежментийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг мөн сургуулийн өмнөх боловсрол дэх гендрийн асуудал гэх мэт маш их бидний өмнө тулгамдсан шинэлэг ийм сэдвүүдээр энэ удаагийн энэ форумд илтгэл хилцүүлэгдсэн байгаа. Тэгэхээр та бүхэн яаны сайт руу ороод энэ форумын эмхтгэлийг татаад үзвэл үндсэндээ одоо энэ шин үүссэн нөхцөл байдал хүүхдийн суралцах буюу багшлагын шин арга зүй технологи хэрхэн менежментийг хэрэгжүүлэх вэ гэдэг ийм арга зүй технологиуд нээлттэй байгаа учраас та бүхнийг энийг сайтаас татаж өөрийнхөө одоо үйл ажиллагаанд хэрэгжүүлэхэд нээлттэй ингээд мэдээлэлээр хангагдах боломжтой гэдгийг хэлээд би энэ асуудлыг орхиж байгаамаа. За сургуулийн өмнөх боловсролын дараагийн нэг үндсэн асуудал бол боловсролын үйлчилгээний чанарын үнэлгээний асуудал байна. Тэгэхээр боловсролын үндсэн асуудал нь сургалтын чанар шүү. Тэгэхээр энэ Монгол Улсын засгийн газрын хөтөлбөр төлөвлөгөөнд боловсролын байгууллагын бүх түвшинд дотоод хяналт мониторинг үнэлгээ хийх өөрийн үнэлгээний тогтолцоог чанар үнэлгээний соёлыг бий болгоно гэдэг Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогот мөн Монгол Улсын энэ урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх одоо Монгол Улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт зорилтууд дэвшүүлсэн байна. За засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт одоо 5 настай хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулж сургуульд бэлтгэгдсэн байдлыг хангана. Сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээг хийх замаар одоо сургуулийн өмнөх боловсролын чанарын үнэлгээ хийх тогтолцоог ингээд бүрдүүлэх тухайн засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр тусгагдсан байна. За энэний хэрэгжилт ямар төвшөнд явна вэ гэвэл сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний чанарын үнэлгээ тогтолцоог бид нар орц буюу үйл явц үр дүнд суурилсан ийм үнэлгээ байна гэж харж байгаа. За орц гэдэг нь бид нар үндсэндээ бага насны хүүхдийн хөгжил боловсрол буюу ялангуяа одоо сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж байгаа нийт хүүхдийн хөгжлийг дэмжих бодлого сургуулийн хөтөлбөр санхүү хүний нөөцийн орчин одоо гэсэн орц талдаа одоо энэ дотор багшлах боловсон хүчний одоо ур чадварны асуудал хүртэл энэ орцод ингээд явж байгаа. За үйл явц буюу асран хамгаалах хөгжүүлэх үйлчилгээний үр дүн. Энэний үр дүн буюу хүүхдийн эрүүл мэнд өсөлт хөгжил сэтгэл зүйн байдал нь ямар байна вэ гэдгээр өнөөдөр бид нар сургуулийн өмнөх боловсролын чанарын үнэлгээний үр дүнг тооцох ийм боломж хүрдэж байна гэсэн.
За яг одоогийн нөхцөл байдал чанарын үнэлгээний тогтолцоо буюу сургуулийн өмнөх боловсролын одоо үйлчилгээний тогтолцоо үнэлэх эргэцэн орчныг бид нар одоо боловсрол шинжилгээ ухааны сайдын 2020 оны 280 дугаар тушаалаар одоо эргэцэн орчныг бүрдүүлэх хүртэл олон улсын судалгааны дүгнэлтэд үндэслэж үндсэндээ бага насны хүүхдийн хөгжил боловсролын бодлого төлөвлөлт хийгдэж байсан. Үүнтэй холбогдуулаад би энд одоо олон улсын байгууллага, ялангуяа нэгдсэн үндэсний байгууллага, Дэлхийн банк, Нүүбэн хүүхдийн сангийн төвшөнд хийгдсэн олон улсын аргачлалаар хийгдсэн үнэлгээний дүнгуудыг та бүхэнд энд харуулсан байгаа. Тэгэхээр энэ үнэлгээний олон улсын байгууллагын энэ судалгааны одоо дүн нь өөрөө Монгол улсад ийм системтэй үнэлгээний тогтолцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг одоо тэмдэглэсэн ийм үнэлгээний дүнгууд гарсан байна. Жишээлбэл Нүүбэн хүүхдийн сангийн 2019 оны судалгааны дүн дээр энэ сургуулийн өмнөх боловсролын үйлчлэгийн чанарын гарцад хамаарах гол хэмжүүр бол бага насны хүүхдийн хөгжлийн үзүүлэлт болох сургууль бэлтгэсэн байдал бөгөөд боловсролын салбарын болон салбар дамжсан байгууллагууд энэ үр дүнд суурилсан нэгдүгээр стандарт хяналтын тогтолцоог бий болгох илүү үр дүнтэй байна гэдэг үндсэн байж байгаа. За мөн 2019 онд хийгдсэн Нүүбэн хүүхдийн сангаас тэмдэглэлээр хийгдсэн басын олон улсын байгууллагын судалгаан дээр сургуулийн боловсролын үн төлбөргүй үйлчлэгээр холбогдох хууль тогтоомжид хуульчлагдсан баталгаа зан үндэсний түвшинд дагнсан бодлого хэрэгжүүлдэг Монгол улсын хувьд. Төсвийн хязгаарлагдмал нөөц боломжтой. Төрийн өмчийн сургуулийн өмнөх боловсролын үйлчлэгээ үзүүлдэг байгууллагууд нь чанарын стандартуудыг дагаж мөрддөг. Сургуулийн өмнөх боловсролын системийн гаралтын үр дүнгийн үнэлгээний мэдээлэл одоо дээрх ийм дөрвөн үр дүн одоо эерэг үзүүлэлттэй боловч үр дүнгийн үнэлгээний мэдээлэл хангалтгүй байдаг цуглуулсан мэдээллийг бодлогын шинжил бүрэн дүүрэн ашигладаггүй байна гэсэн ийм гэх мэтчлэнгээр үндсэндээ системтэй ийм үнэлгээ хийж эргээ бодлого төлөвлөх тусгай шаардлагатай гэсэн ийм олон улсын байгууллагын судалгааны дүгнэлтүүдээр үндэслээд үндсэндээ сургуулийн өмнөх боловсролын чанарын үнэлгээний тогтолцоог бүрдүүлж байгаа гэсэн. За энэ үнэлгээний тогтолцоогоо бид нар юу гэж харж байгаа вэ? Зөвхөн хүүхдийн сургууль бэлтгэсэн байдлын үнэлгээ биш ээ. Энэ өөрөө цэцэрлэгийн байгууллагын үйл ажиллагааны үнэлгээ, хүүхдийн хөгжил сургууль бэлтгэсэн байдлын үнэлгээ, тэгээ багш ажилтны үнэлгээ гэсэн нийт үнэлгээний үндсэн зарчмууд нь өөрөө сургуулийн өмнөх боловсролын чанарын үнэлгээний тогтолцоог бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл түрүүчийн би энд дурдсан орц үйл явц үр дүнг хянах боломж бүрднэ гэсэн үг. За цэцэрлэгийн үйл ажиллагааны үнэлгээнд дээрээс бид нар өөрөөр хэлбэл орцын үнэлгээ хийх боломжтой. За багш ажилтны үнэлгээнд дээрээс бид нар орцын үнэлгээ хийх боломжтой. Тэгэхээр нийтдээ багш цэцэрлэгийн үйл ажиллагааны үнэлгээнд дээрээс бид нар үйлчилгээний үр дүнгийн үнэлгээ хийх боломжтой. Гарцын үр дүнгийн үнэлгээгээр бид нар хүүхдийн хөгжил болон сургууль бэлтгэсэн байдлын үнэлгээнд дээрээс одоо гарцын үнэлгээг дүгнэх юм боломж үүсэж байгаа гэсэн үг. За энэтэй холбогдуулаад боловсрол шинжилгээ ухааны сайдын одоо 7 сарын 2-ны 20 оны 7 сарын 2-ны өдөр 280 дугаар тушаалаар батлагдсан одоо сургуулийн өмнөх боловсролын үйлчлэгэнд хамрагдж байгаа хүүхдийн хөгжил болоод сургууль бэлтгэсэн байдлыг үнэлэх журам шалгууртайгаа батлагдсан байгаа. За энэ шалгуур нь болохоор шинжлэгдэн батлагдсан гэдгийг би түрүү та бүхэнд хэлсэн. За хүүхдийн хөгжлийн үнэлгээ буюу одоо цэцэрлэг дээр хийгддэг үнэлгээ. Энэ цэцэрлэг төвдөө багш хийх үнэлгээ. Энэ сургуулийн өмнөх боловсролын үйлчлэгэнд хамрагдж байгаа бүх хүүхэд хамрагдана гэсэн. Үндсэндээ цэцэрлэгийн тангимын сургалт буюу зайн сургалт, холбоор сургалтанд хамрагдсан нийт хүүхэд үнэлэгдэнэ. За сургууль бэлтгэсэн байдлыг үнэлэх үнэлгээ нь энэ сургууль дээр хийгдэх үнэлгээ байгаа. Энэ сургууль гэлсэн суралцахад шаардлагатай чадвар дадлаг хандлага эзэмсэн байдлыг тогтоож цаашид сургуульд суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилготойгоор хийгдэж байгаа ийм үнэлгээ байгаа гэсэн. Тэгэд энэ нь болохоор нэгдүгээр ангид элсэн суралцсан бүх хүүхдийг хамруулнаа. Анх энэ тушаалыг төслийг боловсруулад аймаг нийслэлийн боловсролын газраар дамжуулаад багш ажилтнуудаас санал авахд энэ сургууль бэлтгэсэн байдлын үнэлгээг цэцэрлэг дээр яагаад хийхгүй байгаа юм бэ гэсэн асуудал гарч ирсэн. Энэ сургууль бэлтгэсэн байдал нь өөрөө зөвхөн цэцэрлэгт хамрагдсан хүүхэд энэ үнэлгээнд хамрагдах биш. Магадгүй гэртээ эцгийн одоо дэмжлэгтэйгээр сургуулийн өмнөх боловсролын түвшний чадварыг эзэмссэн ийм хүүхэд өөрөө бас энэ үнэлгээнд хамрагдана. Магадгүй олон хэлбэрээр ялангуяа холбоор сургалтад хамрагдсан хүүхэд бас энд хамрагдана. Тэгэхээр цэцэрлэгийн танхим болон холбоор сургалтанд хамрагдсан хүүхэд мөн гэртээ
одоо эцгийн дэмжлэгтэйгээр тухайн одоо хөгжлийн түвшинд хүрсэн хүүхдүүд гэх мэтчлэнгээр одоо янз бүрийн ялгаатай одоо сургууль танд хамрагдсан хүүхдүүд энд хамрагдах учраас сургууль дээр түшгэлсэн үнэлгээ хийгдэж байгаамаа. За эргээд энэ сургууль бэлтгэсэн байдлын үнэлгээний зорилго нь өөрөө дараагийн шатны багш одоо хүүхдэд таних мэдээд одоо бага ангийн багш гэсэн. Бага ангийн багш хийнэ гэсэн. Сургууль бэлтгэсэн байдлын үнэлгээ ажлын хэсэг томилогдож хий. Энэ ажлын хэсэгт нь сургуулийн захирал үндсэндээ ажлын хэсгийг байгуулна. Тэрэнд нь бага ангийн сургуулийн бага боловсролын сургуулийн менежер ахлан тухайн харьяа дүүрэг сумын одоо баг хорооны цэцэрлэгийн багш болон цэцэрлэгийн төлөөлөл тэр ажлын хэсэгт нь хамтран оролцоод энэ үнэлгээ хийхээр зохицуулагдсан байж байгаа. За хүүхдийн хөгжлийн үнэлгээг та бүхэн мэдж байгаа. Бид нар 2015 онд сургуулийн цөм хөтөлбөр хэрэгжсэнтэй холбоотойгоор энэ явцын үнэлгээ үр дүнгийн үнэлгээний тухай асуудлыг бид нар байнга одоо та бүхэнд одоо сургуульд зөвлөмжөөр энэний тухай мэдээллийг хүргэж ирсэн байгаа. Багш нар маань энийг явцын үнэлгээ гэж юу вэ? Явцын үнэлгээ хэд яаж хийх вэ? Үр дүнгийн үнэлгээ гэж юу вэ? Энийг хэдийд яаж үр дүнгээ тооцох вэ гэдэг асуудлыг тэгээд ямар арга зүгээр хийх вэ? Тийм үнэлгээний арга зүй, ажилтнууд ярилцлага, хувийн хавцас бүрдүүлэх гээл үр дүнгийн үнэлгээг бид нар хичээлийн жилийн төгсгөлд одоо тухайн шалгуурыг хэрхэн хангасан байдлыг хуваар илэргийлж үр дүнгээ тооцох тухай асуудал байгаа. Энэ нь бол энэ сүүлчийн шинжилсэн 280 дугаар тушаалаар одоо батлагдсан энэ журамд энийг тооцож өгсөн байна. За энэ хүүхдийн хөгжлийн үнэлгээний хамгийн гол зорилго бол багш хүүхдтэйгээ ажиллах арга барил. Одоо сургуулийн зохион байгуулалт хэрэглэгдэхүүнд шаардлагатай тохируулах хийхэд энэ хүүхдийн хөгжлийн үнэлгээ чиглэгдэж байгаа гэсэн үг. За тэгвэл сургууль бэлтгэгдсэн байдлыг үнэлэх энэ үнэлгээ нь өөрөө судалгаа юм аа. Энэ шалгалт биш шүү гэдгийг та бүхэн сайн ойлгоорой. Энэ бол судалгаа маягаар хийгднэ. За энэ хичээлийн жилээс эхлээд туршилтын журмаар одоо усын хэмжээний нийт сургуулиудын 30 орчим хувийг хамруулад төврийн аргаар бүлгүүдийг сонгоод үндсээ нийт сурагчдын 30%-ийг хамруулсан ийм туршилтын үнэлгээг энэ хичээлийн жилээс эхлээд хийгдэж байгаа. Тэгэхээр энэ судалгааны зорилго юунд чиглэгдэх вэ гэхээр сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг нь үнэлэх юм аа. Энэ сургууль бэлтгэсэн байдлын үнэлгээ ерөөсөө сургуулийн өмнөх боловсролын багшийн одоо ажлыг үнэлэхэд холбогдохгүй гэсэн үг. Тухайн цэцэрлэгийн үйл ажиллагааг үнэлэхэд энэ холбогдохгүй. Энэ зөвхөн сургуулийн өмнөх боловсролын үндэсний түвшин сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэхэд чиглэгдэнэ. За ерөнхий боловсролын сургууль шинээр элсэн суралц байгаа сурагчдын мэдлэг чадвар хандлагын түвшинг тогтоогоод энэ дээрээ үндэслээд багш нь цаашаа хүүхдийг суралцахад дэмжлэг үзүүлэх гарааны одоо та бүхэн одоо бага ангид хүүхдийг хүлээж аваад тэрийгэ таньж мэдээд дунд ахлах бүлэгт ингээд хөгжин дэмжиж явдаг шиг одоо бага ангийн багш 5 дугаар анги төгсгөх хүртлээр анх 1-р ангид ямар төвшний хүүхдийг би хүлээгээд авч байгаа гэдэг хүүхдэд таньж мэддэг эхний гарааны үнэлгээ байна гэсэн ийм үг байна. Энэ өөрөө энэ үнэлгээг хийх арга нь өөрөө одоо сургуулийн 1-р ангийн бэлтгэл хөтөлбөр хэрэгжих хугацаа буюу 1 сарын туршид тийм ээ 1 сарын туршид та бүхний нөгөө хүүхдээ явцын үнэлгээ хийдэг тэр аргаар үнэлгээ хийхдээ боловсролын үнэлгээний төвөөс удирдамж чиглэл хүргэгдэж хийх ийм үнэлгээ байна. За эцэг эх асран хамгаалагчтай хамтран ажиллах ахь замчлалыг бодиттой тайлбарлах мэдээлэлээр эцэг эхийг хангах одоо хамтран ажиллахад чиглэсэн ийм үнэлгээний үндсэн зорилготой ийм үнэлгээ байгаамаа. За энэ сургууль бэлтгэгдсэн байдлын үнэлгээ судалгаа зохион байгуулалттай холбоотойгоор одоо аймаг нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн бага ангийн сургуулийн менежер багшийг хамруулсан үндсэндээ одоо үндэсний хэмжээний 325 сургуулийн одоо сургууль бүрээс 1-2 бүлэг хамрагдаж байгаа. Тэгээ нийт одоо сурагчийн одоо 1-р ангид элсэн суралцсан нийт сурагчийн 30% буюу 24,000 суралцагч хамрагдах юм. Тэгэхээр энэ суралт юуны судалгааг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг одоо арга зүйн сургалтыг энэ 325 сургууль болгоноос төлөөлөл энэ сургалтанд хамрагдах юм. Тэгэхээр энэ сургалт бид нар утгагүй 9 сар гаргангууд зохион байгуулна. За энэ сургуулиуд нь сургалтын хэрэглэгдэхүүнийг нийлүүлж байгаа энэ 325 сургууль. Тэр өөрөөр хэлбэл сургууль нь өөрөө одоо бага насны хүүхдийн одоо ялангуяа 6 настай хүүхдийн
одоо биелдрийн одоо сорил хийх юм уу судалгаа хийхтэй холбоотой хэрэглэгдэхүүн тэр бүр сургуулиуд дээр байдаг юм байна. Тэгэхээр энэ сургуулийн судалгаа хийхтэй үнэлгээний судалгаа хийхтэй холбоотойгоор үнэлгээнд хамрагдаж байгаа туршилтын 325 сургууль бас үнэлгээнд ашиглагдах хэрэглэгдэхүүнийг энэ жилийн хувьд 325 дараа жил бүх сургуулиудад ингээ хангахаар төлөвлөд нийлүүлээд явж байгаа гэсэн. За энэ судалгаа өөрөө 9 сарын 15-наас 10 сарын 15-ны хооронд 1 сарын туршид багангийн багш одоо тухайн бүлэгт илсэн хүүхдүүдээр та бүхний нөгөө ажиглалтын аргаар хийдэг шиг сорил туршилт дээр энэ судалгаа ийм аргаар зохион байгуулагдаад явах юм аа. За үнэлгээ ерөнхийдөө бага насны сургуулийн өмнөх боловсролын үйлчлэгэнд хамрагдаж байгаа хүүхдийн хөгжлийн үнэлгээ болон одоо сургууль бэлтгэсэн байдлын үнэлгээний энэ одоо ерөнхий зураглалыг та бүхэнд харуулж байгаа. За яам сургуулийн өмнөх боловсролын газар манай хариуцж байгаа энэ 280 дугаар тушаалыг үндсэндээ эргэцэн орчны яам бүрдүүлж өгж байгаа гэсэн. За яг энэ үнэлгээний асуудлыг гардан зохион байгуулалт мэргэжил арга зүйн удирдлагаар хангах байгууллага бол манай үнэлгээний байгууллага буюу боловсролын үнэлгээний төв байгаа. За боловсролын үнэлгээний төв бол мэргэжил арга зүйн нэгдсэн удирдлагаар та бүхний хангаад явнаа. Ялангуяа сургууль бэлтгэсэн байдлын үнэлгээн дээр. За тэгээд энэ програм хангамж, жишг даалгавар боловсруулах, хэрэглэгдэхүүний багц бэлтгэх гээд үндсэндээ энэ бүх зураглал одоо үнэлгээ зохион байгуулах бэлтгэлийг хангах тухай асуудал ингээд зураглалаараа гарсан байж байгаа. За ерөнхийдөө хүүхдийн хөгжлийн үнэлгээ буюу сургуульд бэлтгэсэн байдлын үнэлгээний одоо зураглал бол үндсэндээ үнэлгээний төвдөр нийт үнэлгээний үр дүн төвлөрнө. Тэрнээс одоо тайлангаа гаргана. Энэ тайлан дээр үндэслээд одоо боловсролын хүрээлэн багшийн мэргэжил дэвшлүүлэх институт яамд үндсэндээ үнэлгээний үр дүнгийн тайлан өгнө. Энэ үнэлгээний үр дүнгийн тайлан дээр тулгуурлаад боловсролын хүрээлэн одоо сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрхэн шинжлэх вэ? Багшийн мэргэжил дэвшлүүлэх институтанд багшийн арга зүйн ур чадварыг хэрхэн сайжруулах вэ гэдэг одоо бодлого төлөвлөлтөд хэрэгжүүлээд явна гэсэн ийм дүр зураг харагдаж байгаа. За үндсэндээ миний та бүхэнд хүргэх мэдээлэл энд ингээ хүрээд өндөрлж байгаа. За энэ мэдээлэлтэй холбоотойгоор асууж тодруулах зүйл байвал одоо сургалтынхаа чат дээр бичээд яваараа чатыг уншаад эргээд та бүхэнд хариултыг чатаар хүргэх боломжтой байгаа. За энэ мэдээлэлтэй холбоотой арга зүйн одоо багшийн суралцсан үйлийг дэмжсэн сургалтын орчин хэрэгтэн бүрдүүлэхийн багшлахын шин арга зүй технологи багшийн ур чадварыг хэрхэн сайжруулах вэ? Энэ асуудал нь яг өнөөгийн нөхцөл байдал энэ ковидын үеийн зайн болон танхимын сургалтыг хослуулан хэрэглэх энэ нөхцөл байдалд ямар арга зүй технологиор явах вэ гэдэг наривчилсан мэдээллийг манай дараагийн мэдээллүүд хүргэх учраас та бүхэн анхааралтай суудаж мэдээлэлээ одоо бүтээлчээр хэрэгжүүлэх байхаа гэдэгт бас итгэлтэй байна. Ингээд хичээлийн шинэ жилийн үйл ажиллагаанд нь амжилт хүсье. Тэгээд иргэн та бүхэнтэй бас үе шатаагаар ингээд холбогдоод явах боломжтой байгаа. Та бүхэнд анхаарч сонссонд баярлалаа.